Орой мэнд хүргэе үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээр сонгуул 2024 шууд нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрсээр байна. Ингээ студид нэр дэвшигч ирсэн байна. Үзэгч та бүхэндээ танилцуулъя. Улсын их хурлын сонгуульд иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч, иргэний хөдөлгөөний намын дэд дарга Авир мэдийн лавгсан дүүрсэн байна. Танд орой мэнд хүргэе. За. Орой мэнд хүргэе танд. За ингээ сонгуулийн сурталчилгаа эхлээд ерөнхийдөө 4-5 дахь хоног руугаа орчлоо тийм ээ. Одоо намууд, эвслүүд, бие даа нэр дэвшигчид олон нийттэйгээ уулзсан тийм ээ. Мөрөө хөтөлбөрөөр танилцуулж байна. Өөрсдийнхөө үзэл баримтлал, бодлогоо ярьж байгаа. Тэгэхээр иргэний хөдөлгөөний нам бусад ер нь нам эвслүүдээс юугаараа онцлог нам бэ? Та энэ талаар эхлээд ярих. За, иргэний хөдөлгөөний нам гэдэг намын хувьд бол бид нар энэ жил энэ Монгол улсын 2024 оны улсын хурлын сонгуульд бол 124 хүнтэйгээр бол одоо оролцож байна. За, энэ дотроо бид нарт бол олон одоо онцлогуд бол бас нэр дэвшигчдийн манд дунд бол бас байгаад байгаа юм. За, хамгийн өндөр настай нэр дэвшигч, хамгийн залуу нэр дэвшигч, Улаанбаатар хотын одоо тойрогт бол дандаа эмэгтэй нэр дэвшигчид, за нийт 45% нь эмэгтэйчүүд гэх мэтчдингийн бас онцлогуд байна. Зүгээр гол үндсэн юм нь иргэний хөдөлгөөний нам цаашдаа ерөөсөө Монгол улсын хэмжээнд ямар үүрэг гүйцэтгэхээр яаж өөрийн онцлогоо одоо яаж тодорхойлж байгаа нам юм бэ гэвэл ерөөсөө төр гэдэг юм, засаг гэдэг юм, нийгмийн харилцаа гэдэг юм бол өөрийн шинжлэх ухааны институт тогтолцоо системтэй. Шинжлэх ухааны институтээр оршиж байгаа болгоно нь өөрөө нийгмийнхаа зөв тогтолцоог одоо хөгжлөө тодорхойлон авч явж удирдахуун одоо арга барилаараа нам гэдэг зүйл бол төрөө засгаа байгуулж түүнийхээ боловсон хүчнийг бэлдэж ард түмэнтэйгээ харилцаагаа хийж ингэж явах одоо суур харилцаануудын бол гол үндсийг нам өөрөө зангидаж байх ёстой одоо бүтцэн байдаг. Харамсалтай нь одоо энэ сүүлийн 30 хэдэн жилийн түүхэн үйл явцаас ингээд харахаар зэрэг манай Монгол улсын хэмжээнд байгаа намын институтуудын байдал маань бол өөрөө тийм институт хэлбэрээ бол одоо алдчихад байна. Тийм учраас сонгуул маань хүртэл өөрөө өнөөдрийг хүртэл ингээд харахаар энэ улсын хурлын сонгуулийн 8 удаагийн сонгуул бол ухта технологийн бос сонгуулиуд яваад одоо сүүлдээ бүр сонирхогчдын сонгуул болж хуурч явах шиг байна. За сүүлдээ мөнгөний сонгуул болж хуурч явах шиг байна. Гэх мэтчдингийн одоо ийм байдал руу очиод байна. Тэгэхээр энээс бид нар гарах хамгийн гол арга нь бол үндэсний онцлогтой жинхэнэ сонгуул гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг дээр хариулт өгөх хэрэгтэй юм байна гэж бид бол үзээд байгаа. Тэгэхээр таны ярианаас үндэсний онцлог гэсэн үг надад их содон тусч байна л да. Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж байгаа дэвшигч манай сонгуул 2024 шууд нэвтрүүлэгт оролцохдоо бас ерөнхийдөө үндэсний гэдэг үгийг их тодтогч байгаа. Дэд даргын үед та энийг бас өөрийнхөө үзэл баримтлалаар тийм ээ намынхаа үзэл баримтлалын зүгээс тайлбарлаж бас яриул. Юу юм дээр яг үндэсний гэсэн юм онцлогуудыг оруулж ирж байна. Үүслийг үргэлжлүүлвэл хөгжил юм а гэж. Ерөөсөө уур амьсгалаас угсаатан зүй үүсч угсаатан зүй нь өөрөө зан заншил болоод өв соёл түүхийн үндэс зүйлэх эм эмчтүүнээс үндэсний тогтолцоо бүрэлдэж за тэгээ 3 цагийг баттаа авч явах тэр ирээдүй гэдэг юм а баттайгаар одоо харж удирдах авч явах тэрхүү чадамжинд хүрэх тэр бололцоог бол өөрөө улс байгуулна гэж хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг одоо иргэний хөдөлгөөний намын хувьд бол энэ Монгол улс гэдэг юм чинь ямар угсаатай юм бэ? Тэгээ ямар үндэстэй юм бэ? Энэ уур амьсгал газар нутаг жилийн дөрөв өдрийн онцлог хоногийн 20 градусын зөрүүтэй байгаа жилийн 80 градусын зөрүүтэй дэлхийн бүх өдрүүдийн онцлогийг өөртөө агуулсан энэ газар нутаг маань өөрөө ямар учиртай энэ дээр ямар биологийн төрөл зүйл энэ угсаатны зүй тогтол бий болоод байгаа юм. Бидний дархлаа бидний сэтгэн бодох чадвар юу юм? Тэгээд бидэнд яг тохирох төр эрх зүй, засаг эрх зүй, тэр нийгмийн эрх зүй гэдэг юмнууд нь ямар байх ёстой юм? Энэ болгоны чинь хүчин зүйл судалгааны институтээр тодорхойлогдож гарч иржээж түүн дээр тулгуурласан төрийн бодлого засгийн бодлого явж ээж тэгээд нөгөө эдийн засгийн хэрэглээ нь өөрөө хүн болгоныхоо нийгмийн харилцаанд өдөр тутмынхаа болоод сарынхаа жилийнхаа хэрэглээг бүрэн дүүрэн хангадаг. Тэрийг хангадаг тэр цалин хүнлүүтэй нийгмийн харилцаатай дэм эдийн засгийн тогтолцоотой болохын тулд эхлээд хүн болгоно ажлын байртаа болгодог, бүгдээрээ ажлын байртаа байх хэрэгтэй. Энийг бол төр хариуцах хэрэгтэй. Энийг бол засаг бүтээж өгөх хэрэгтэй. Гэх мэтчдингийн энэ хүчин зүйлийн суур юмнуудыг өнөөдрийн энэ бидний нийгэмд бол өнөөдөр намууд маань гүйцэтгэж чадахгүй байгаа учраас бидний одоо энэ удаагийн 24 оны сонгуульд ард иргэдтэй хийж байгаа буюу хийх ёстой гэж төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу танилцуулж байгаа мөрийн хөтөлбөрийн маань бол энэ зүйлүүдийг бид тодорхойлоод байгаа. Тийм учраас бол Монгол үндэсний онцлог гэдэг юм нь өв соёл, зан заншил, Монгол хүний сэтгэхүй, уур амьсгал, түүндээ тохирох төрийн бодлого. Тэр нь бидэнд байсан уу гэхээр байсан. Хизээ байсан бэ гэхээр зэрэг
монголчууд 13 дугаар зуун гэж нэг агуу том түүх байгаад байна. Хүннүү гэж бас асар том түүх байгаад байна. Тэдгээрийн нууцыг бид нэр өнөөдөр судалж таньж мэдээгүйгээр олон улсаас одоо олон талын хуулбар хийх гэж ингэж одоо үзээд байгаа юм байна л да. Тэгээд тэр нь бол ухта тэндээ сайн зүйл байж болно. Энд Монголд ирэхээр тохирохгүй юмнууд бас байдаг байна. Саяны нөгөө миний хэлээд байгаа үндэсний ман зөвдөгтийн тодорхойлтуудад гэж ингэж одоо харах хэрэгтэй юм байна. Иргэний хөдөлгөөний намын хувьд бол 15 жилийн хугацаанд бол ийм суур судалгаануудыг маш сайн хийсэн гэдгийг бол тодтогч юм байнга ярьж байгаа. Тэр салбар бол бүр дээр тийм ээ. Бид бүхэн одоо эрүүл мэнд, одоо дэд бүтэц, одоо боловсрол, гэр бүл бидэнд ярих одоо энэ асуудлууд бол маш их бий. Ер нь онцлог та энэ нэвтрүүлгийн хугацаанд бас онцолж ярих зүйл юу вэ? Энэ судалгаанаас юуг үндэслэв? Ер нь бол төр болон орших улс байхын утга учир чи өөрөө үндэсний өв соёл, түүх, зан заншил гэдэг юм нь өөрөө нөгөө биологийнхоо төрөл зүйлийн давтагдчихгүй байдаг тэр хүчин зүйл дээрээ тулгуурсан тэр гүн ухааны хэмжигдэхүүнээр бий болгосон тэр олон талт хөгжлийн зөв тогтолцоо зангидж явдаг юм чинь үндэсний онцлогт нь өөрт нь зан заншил гэдэг зүйл хамгийн чухал юм байгаад байна. Энэ зан заншлын судалгаа өнөөдөр төрийн эрх зүйд харамсалтай айгүй муу бас яваад байгаа гэж хэлэх гээд байгаа юм бид нар. Яагаад тэгээд энэ үхээр зэрэг нэгдмэл төрийн стандартууд алга зан заншлын. За олон талт тэр зан заншлуудын бүхий л хөгжлүүдийг манай намын төвчөнд бол ухтаа нэг 760 гаруй өв соёл зан заншлын тайллууд бол бүрэн дүүрэн гарчихсан байгаа. Тэрийг бид нар бол төрийн эрх зүй болгож бас гаргахын зүйтэй стандартын хэмжигдэхүүнтэй байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Тэгэхгүй бол хүн болгоны дур одоо тоглоод ингээд Монголын үндэсний өв соёл гэдэг имийг өнөөдөр үгүй хийлгэснээс болоод стандартгүй явуулснаас болоод үндэстэн тэр дундаа Монгол гэдэг улс өөрөө байх уу байхгүй юу гэдэг юмны маш эмзэг асуудал руу бас орцсон байна гэж ингэж харагдаад байна. Тэгэхээр бол энэ Монголын газар нутаг дээр байгаа энэ хүн болгоны хариуцах ёстой тэр Монгол үндэстний тэр хэм хэмжигдэхүүн чинь өөрөө төрийнхөө стандартаар тэр өв соёлынхоо хэм хэмжигдэхүүнээр бас явах ёстой юм байна гэдгийг бид нар бол бас нэг чухалчлан онцлж байгаа. Таны түрүүний хэлж байгаа ч одоо бүхий салбарын судалгаанууд байна. Тэр бүхий салбарын судалгаануудын зөв тогтол болгоноор хөгжлийн төлөвлөгөө гэдэг юмыг бол бид нар хийсэн юм аа. Тийм. Тэрэн дотор тулгуур хүчин зүйл нь бол энэ Монголын өв соёл, зан заншил гэдэг юм бол заашгүй Монгол хүнийхээ энэ уур амьсгал, бие биологийн төрөл зүйл тохирсон байдлаараа бас заашгүй стандарттэй явах юмыг бид бол бас гаргасан байгаа л та. Дэлхийн хүн төрөлхтөн даяарчлагдж байна. Дэлхийн бөөрөнгийн биш хавтгай болж байна гэж бас хүмүүс ярьдаг. Таан дээр ямар бодлоо? Энэ байгаль дэлхийн уур амьсгал төрөл энэ газар зүйн байршил тогтцоод өөрчлөгдөж нэг уур амьсгалтай нэгдмэл одоо бүгдээрээ нэг удиралтай болчоогүй юм бол тэнд бол энэ даяаршил гэдэг зүйл нь мэдээллийн хувьд хавтгай байж хүрэлцэх ч гэсэн ухта тэр үндэстэн болгоны өөр өөрийнх нь зөв тогтолцоос үүсэн бий болж байгаа тэр жамсны хуулийн дагуух тэр ондоошил гэдэг юм бол заашгүй байна. Энийг хэрүү холж нийлүүлээд ирэх юм бол угаасаа үндэстэн байхгүй нь үндэстэн байхгүй дэлхийн хүн төрөлхтөө өөрөө байхгүй. Тийм учраас бол энэ үндэсний өв соёл зан заншлууд гэдэг бол тэр өөрийнх нь гүн ухааны эрх зүйгээр бий болж үүсч тогтсон тэр урт хугацааны зүйлийг бол төрийн эрх зүй заашгүй авч явах хэрэгтэй зүйл. Тэрийг бол глобалчууд даяарчлаар нэгтгэж болохгүй гэж хэлнэ. Тийм ер нь бол одоо энэ чиглэлээр үл явж байна л да. Монгол төрийн зүй тогтол өнөөдөр тогтолцоо ямар байгаа гэж харж байна? Монгол төр гэж байна уу гэвэл одоо яг онлын дагуу манай намын одоо баримталж байгаа 13 дугаар зууны тэр агуу их бүтээмжид хүрсэн хүннүүгийн тэр бүтээмжид хүрсэн алтан дэдгэрийн онл гэж онлын зүй тогтолцоос бид нар энэ бүхнээ гаргаж байгаа л да. Тэгээ тэр онлыг одоо олж авсны тэнийг таньж мэдсэний хүчин зүйлээс бий болж байгаа зүйлээр хэрүү харах юм бол манайх одоо яг жинхэнэ төр гэдэг юм байна уу байхгүй гэж хэлэх. Онлын тодорхойлолтоор бол тийм байгаа шүү. За энэ бол нэлээдгүй гүнзгий тайлбар руу орж бас нэлээдгүй урт хугацааны яриа бас болох юм байгаад байгаа. Тий. Бид бол заашгүй тэр төртэй байх, төрийн онолтой байх гэдэг юмыг бий болгож ижил тэр төр гэдэг юмны эрх зүйт харилцаа өөрөө бодлогын эрх зүйн зөв болж засаглал гүйцэтгэл гэдэг юм өөрөө тэр чиг үүргийн буюу гүйцэтгэлийн эрх зүйг бүх мэрэгжлийн стандартуудын нэгтгэлээр удирдан зохион байгуулж иж нийгмийн харилцааны инженерчил гэдэг юм өөрөө зөв оршин тогтнод юм байна. Тэгжээж тэндээс чи нөгөө үргэлжлэл хоригдлого өвчин эмгэггүй элдв одоо нийгмийн өнөөдөр бий болчиход байгаа энэ гажууд болгон ч байхгүй тийм нийгэм одоо байгуулагдах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Манай намын хувьд бол энэ нь өөрөө хөгжлийн төлөвлөгөөгөөрөө бид нар бол 100 одоо 20 гаруй жилээр нь бол шууд хийчихсэн байна.
Тэгээ түүнийг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Хүн төрөлхтөн ихтэлгийтэйгээ хүн холбоотой байгаль ихтэлгийгээ хайрлах, экосистемийн асуудал тийм ээ, экологийн талаар гээд энэ тал дээр их чухалчилж авч үзсэн байх мөрөөр хэлбэрт. Ерөөсөө эколог гэдэг зүйлийг бид нар суур одоо улс их орны хөгжлийн тогтолцоо системийн бүхий л олон талт салбарын бодлогодоо бүрэн дүүрэн суулгаж явахгүй болвол энэ байгаль дэлхийгээс бид заяагдмал учраас тэрхүү заяагдмал зүй тогтлоо бид суураа үгүйсгээд түүнтэй тохирохгүй зүйл хийгээд эхлэх юм бол өөрөө хүн төрөлхтөө оршихгүй юу тэр дундаа Монгол улсын хувьд ч гэсэн ийм асуудал руу тулж ирнэ. Тийм учраас бол бид нар экологийн энэ тухай ярих гэж байгаа нүүдлийн соёл иргэншил ярихаас өөр замгүй. Нүүдлийн соёл иргэншил гэдэг энэ мөнх оршихуй дотор мөнхийн хөдөлгөөнтэй бүгд зохирон дасан зохицолтой хөдөлж байгаа тэр зүйлийн бүхий л үйл явцыг тохирох одоо тэр төрийн удирдлага засгийн одоо бүтц тогтолцоо нийгмийн харилцаа тэр нийгэм улс төр нийгэм эдийн засгийн харилцаанууд яаж явах ёстой юм бэ гэдэг юмнуудыг бид нар тэр хөгжлийн төлөвлөгөөнд одоо бүрэн дүүрэн суулгацсан байгаа дотор тэрийг ингээ Монгол улс даяар бидний хөгжлийн төлөвлөгөө бүрэн дүүрэн хэрэгжээд ирэх юм бол бидэнд юу бий болох вэ гэхээр энэ нийгмийн маань өнөөдрийн энэ гажаад байгаа болгоо өөрөө эвлэн нэгтгэх буюу засаж зохицох тэр бүхий үйл явцад бол бий болно гэж манай нам үзэж байгаа. Ер нь бол бүгдээрээ хилцэх ёстой, цаашаа гарц шийдлийг хайх ёстой гэж харддаг л да. Тийм, гарц шийдлийг бол Монгол улсын төр засагч хийхээсээ илүү бүр дэлхийн хүн төрөлхтөн хайж байна л да. Өнөөдөр тийм байдалтай бол хүрчихсэн явж байна. Зүгээр монголчууд өнөөдрийн сонгуулийн тухай нэгэнт богино хэмнэлтэй тодорхой цаг хугацаатай энэ үйл явцад одоо орцсон байгаа нэгэнт энэ үйл явцын хүрээнд бол одоо дэлхийн хүн төрөлхтний үйл явц ярих гэхээсээ илүү дотоодынхоо үйл явцад ерөөсөө үндэсний онцлогоороо өөрийнхөө үүсэл гаргалтай нэгдсэн тэр төр эрхцүүд удирдлагын тухайд бид нар одоо нэгтгэл шийдвэр гаргаж ийж Монгол улсын хөгжид яригдах боломжтой. Олон улсаас бол техник технологи болоод олон талт хөгжлийн бүхий л хүчин зүйлүүдийг бол бид авах зайлбаргүй шүү дээ. Зарим нэг зүйлийг бол бид нар өөрсдөө зохиодог, боддог, тухай бодох гэхээсээ илүү хүний нөөцөнд хаа байна те бидэнд одоо боломжууд нь хүртэл хаа байна гэдэг олон талын юм зөв дүгнж хагаад шууд хуулбарлаад авах юмнуудыг бол техник технологийн тухай асуудал энэ төр маш хурдтай авах хэрэгтэй. Үндэсний суур бодлого нь юу юм бэ гэдэг юм аа бүрэн дүүрэн хүнийхээ стандарт дээр ч тэр хөдөө аж ахуйн салбар одоо эрүүл мэнд боловсрол бүхий салбар дээр бид нар бол тэр үндэсний стандартуудаа бүрэн дүүрэн гаргаж авах хэрэгтэй. Тэрийг бол бид нар бүрэн дүүрэн бас төлөвлөсөн байна. Намын тухайд. Хүн төрөлхтөн байгаа цагт, хүн байгаа цагт, нийгэм байгаа цагт стандарт бол зайлшгүй байх хэрэгтэй, дагаж мөрдөх хэрэгтэй гэж ярьдаг л да. Тий, тэрнтэй бол Монгол улсад бол стандарт бий юу? Монгол улсад өнөөдөр стандартууд бол байж байгаа. Гэхдээ нэгдмэл стандартын эрхцүүн тухай яриа байв гэх юм бол одоо өнөөдөр бас байхгүй байна. Тэрний үг хэрэг зэрэг нийгмийн стандарт, нийгмийн зохион байгуулалтын өөрөө нэгдсэн стандартаар хангагдах боломжит одоо тогтцоо системд хүрээгүй учраас тэр нэгдмэл стандартын тухай ярих боломжгүй байна. Бидэнд бас оногц 15 минутын хугацаас өндөрлөх тун төгсөн байна л да. Танд магадгүй миний асууж чадаагүй би энэ зүйлийг хэлэх ёстой байсан дотор өргөцсөн зүйл байл хэлж болно. За монголчуудын хувьд энэ 24 оны одоо сонгуулийн хувьд бол түүхэн тийм цаг хугацаа ирж байгаа гэж бид үзэж байгаа. Тэгээ энэ түүхэн цаг хугацаанд бид одоо юугаар бас түүнийг үзээд байгаа юм бэ гэхээр дэлхийн нийтийн энэ байгаль зүйн өөрчлөлттэй холбоотой маш олон төрөл зүйлийн тодорхойлолтууд судалгааны хийхүүд бас биднэрт яригдах боломжтой. Түүгээр бас баталж ярихч бас шинж тухааны суурь зарчмаар нь ярих боломжууд бол байгаа. Гэхдээ энэ түүхэн цаг хугацааны сонголтыг Монголын ард түмэн тэр Монгол гэдэг үндэсний эрх зүйгээ сонгосон цаг дор бид нар бусдын эрх зүйтэй бас хөл нийлэх боломж бүрдээ шүү гэдгийг л одоо нийт сонгогчтой хэлэх байна. Тэгээд Монгол сонголт гэдэг сонголтын дор бид нар өнөөдөр сонгуулийнхаа өрөөг хийгээд ингээд одоо Монголынхаа ард түмэнд бас сандаа тавиад явж байгаа. Нэвтрүүлгийн эртний хөдөлгөөний нам дэвшиж байгаа хүмүүсээ та тоо хийсэн шүү дээ. Намынхаа нэр дэвшигчтэй бас амжилт хүсэж болно ганц өгүүлбэр харт. За Монгол улсын хувь заяаны төлөө тэр дундаа дэлхийн дээвэр дээр гардаг дээд тэнгэрээс заяат гэж хэлэгддэг нийт монголчуудын өмнөөс одоо иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж Монголынхоо сайн сайхны төлөө ирээдүйн хойч үр хүүхдийнхаа сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ гарган одоо явж байгаа нийт иргэний хөдөлгөөний намынхаа нэр дэвшигчдэд бүгдээрэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Улсын хурлын сонгуульд иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч иргэний хөдөлгөөний намын дэд дарга Авир мэдийн лавг сүндөө оролцлоо. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.